Энэ хууль уг нь шаардлагатай байсан хууль л та. Байж сая л дөнгөж орж ирж байна. Уг нь олон асуудлуудыг шийдэхэр байгаад байгаа. Нүхэн сэргээлт, байгаль орчин, орон нутагт ирж байгаа өгөөж, тэгээд энэ чухал ашигт малтмал гэдгийг томьёолоод мөн биржийн худалдааны асуудлыг шийднэ гэдэг олон асуудлуудыг шийдэх боломжтой ийм хууль байгаа учраас дэмжиж байгаа. Гэхдээ энэ дээр асуудал дагуулсан зүйлсүүд байна. Жишээлбэл 4 уян гишүүний асууж ирсэн жишг үнэтэй холбоотой асуудал. Энд хөндөгдөг учраас банкны орон дээр ажлын хэсэгтээ насаа хадл шийдэх хэрэггүй ингээд гацхаа шинжтэй юм билээ. 2 дугаарт нь боловсруулах үйлдвэр, 3 дугаарт нь амнаат гэдэг асуудал. Энэ 3 асуудлыг бол энэ хуулийн төсөлд хэрвээ цаашаагаа явах юм бол шийдэх шаардлагатай байна гэж харж байна. Үдээс өмнөх хурал дээр бид нар бизнесийн эрх чөлөөний тухай хууль ярьсан. Энэ дээр олон улсууд хариуцсан сайд нь бүгд ярьсан. Олон тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгоно. Бизнесийн байгууллагуудыг дэмжинэ. Эдийн засгаа чөлөөлнө гэдэг аягүй сайхан зүйлүүд ярьсан боловч яг дагалдуулаад нөгөө гартлаар нөгөө сайданд дагуулад аваад ороод ирж байгаа энэ хууль дээр нь тусгай зөвшөөрөл сахиа ороод ирж байна. Боловсруулах үйлдвэрүүдийг барихад тусгай зөвшөөрөл шаардна гэдэг байдлаар бас дахиад ингэ ороод ирж байгаа нь яг энэ засгийн бодлого маань өөрөө яг ямархуу байна вэ? 1 байж гэнэ үү, чадж гэнэ үү, 2 байж чадж гэнэ үү? Тэгээд 2 асуулт байгаа. Сангийн яам юм уу эдийн засгийн яамнаас дарга төлөөлөл байгаа болов? Байхгүй нэ? Тэр сангийн яамнаас л одоо асууч мөн байгаа байхгүй. Тэгээ өдийг хүртэл барьж ирсэн энэ бодлого маань өнөөдөр үр дүнгээ өгөөгүй. Давхар амнаатын асуудал. Ажлын байрыг үйлдвэр шинээр барьж иж нэмэгдүүлнэ. Нэмэн өртгийг үйлдвэр барьж иж нэмэгдүүлнэ. Энэ бодлогыг бид нар одоо маш олон жилийн хугацаанд ярьж байна. Одоо ч гэсэн ярьсаар байна. Энэ хуулийн үзэл баримтал дээр бас дурдсан байгаад байна. Гэтэл олборлт хийж яхад ч амнаат төлдөг, боловсруулаад баяжуулаад гаргаад ирсэн ч гэсэн амнаатын төлдөг, давхар төлдөг энэ байдлыг өөрчлөх тал дээр юу ч хийгдээгүй энэ хуулийн дээр тусгагдаагүй байна. Тэгэхээр эдийн засгийн яам юм уу, сангийн яам энэ дээр ямар байр суурьтай байгаа вэ? Өдийг хүртэл явж ирсэн энэ бодлого маань үр дүнгээ өгсөн юм уу? Бидний зориод байгаа өнөө нэмэн өртгөө бий болгох, ажлын байраа бий болгох тэр ямар нэгэн байдлаар энэ нэмэр тушаад нэмэр болох уу? Нэгдүгээр асуулт нь юм байгаа дээ. Хоёрдугаар асуулт нь дамжны сайттай холбоотой байна. Маш олон бүлэг ордуудыг жижиглээд жижиг лиценз болгоод өгсөн. Дангаараа боловсруулах, баяжуулах үйлдвэр барих боломж байхгүй. Бүлэг ордын дунд нь нэг үйлдвэр бариад байж эдийн засгийн ач холбогдолтой болно шүү дээ. Гэтэл энэ тусгай зөвшөөрлөлтөй болоод тэр тусгай зөвшөөрлийг 5 жилийн хугацаатай болгочих чинь. Хөрөнгө оруулалтаа хөөцөлдөж эхлэхээс өмнө тусгай зөвшөөрлөө хөөцөлдөх хэрэгтэй болох нь байна. Бичиг цаасаа боловсруулах хэрэгтэй болох нь байна. Тэгэхээр энэ дараагийн шатны боловсруулалтыг хийхэд энэ таны оруулж ирж байгаа энэ хуулийн үзэл санаа маань яг жинхэнэ нийцэж байна уу? Тусгай зөвшөөрлийг ямар өр нөлөөтэй давуу тал бий болгох юм бэ? Гэдэг ийм 2 асуулт байна. За дамжны сайд хариулъя. За Далаанбаатар гүшин бас салбар мэддэг хүний хувьд яг л сууж байна. Сайхан баяжуулах болон боловсруулах үйлдвэрийн тусгай зөвшөөрөл өнөөдөр ямар ч боловсруулах үйлдвэрийн салбар ямар зохицуултгүй. Хамгийн тод жишээг нь хэлье. Баялагын хулгай яваад байгаа юм чи жишээ. Зэс эрдний хөвгээд уулын баяжуулах эрдэнэт үйлдвэрийн дэргэд баригдсан байгаа. За ачит ихт. За тэгээ одоо цаана эрдмэн гэдэг үйлдвэрүүд. За зөвхөн бид нар зэс эрдний хөв гэдэг аж ахуйн нэг жиг хэлье. Тусгай зөвшөөрөл байхгүй, яамд хүлээлгэж өгөөгүй, техник эдийн засгийн үндэслэл байхгүй, уулын баяжуулах эрдэнэт үйлдвэрийн овоолгыг үнэгүй ашигладаг. За энэ дорн говь руу гараад ингээ явангуут одоо нөгөө жонш монш гэдээ явж өгнө. Юу нь мэддэхгүй гарал үүсэл нь тодорхойгүй баяжуулсан бүтээгдэхүүнүүд хэлээр гаргана. Гарал үүсэл тодорхойгүй болохоор тэнд хулгай явагдана.
Бас зохицуулт байхгүй. За зөвшөөрлийн тухай хуулиар бол энэ байгалийн баялаг дээр бол заавал зөвшөөрөл авах ёстой, заалттай. Бид нар чөлөөлөх хөнгөлөх юм аа чөлөөлөх хөнгөлөх ёстой. Гэхдээ байгалийн баялаг дээр бол бас хит судалгаа тавих нь юу юм бол тоо гэж бодож байна. Зохицуултгүй юм зөндөө байна. Дээрээс нь бид дэмжих гэхээр бас бодлого байхгүй. Яаж дэмжих юм? Нэгдсэн зохион байгуулалт байхгүй. Улсын хэмжээнд одоо байна шүү дээ. Улсын хэмжээнд өөрийн орд газартаа аж ахуйн нэгжүүд бол болоод байгаа юм. Техник эдийн засгийн үндэслэлийнхээ хүрээнд манай яамд тайлан тооцоогоо өгөөд гарал үүсэл нь тодорхой, хэмжээ хязгаар нь тодорхой, оруулж ирж байгаа химийн бодис нь эзэнтэй хүн амьтан авчихгүй болж байгаа. 47 үйлдвэр өөрийн орд газаргүй баяжуулах үйлдвэртэй байна. Эдрийг яах вэ? Хаанаас ямар бүтээгдэхүүн аваад яаж баяжуулаад яаж гаргаж байгаа нь ямар ч бүртгэл байхгүй. Удирдлага зохион байгуулалт байхгүй. Илж шít. Эрдэнийн хувь бол сонгодог жишээ нь байхгүй. Тэгэхээр хууль байхгүй учраас бид энийг хянж чаддаггүй. Тусгай зөвшөөрөл өгч чаддаггүй. Буруу үйл ажиллагаа явуулах юм бол торгож чаддаггүй, хааж чаддаггүй. Ийм нөхцөлтэй байна. Тэгэхээр энийг зохицуулах хэрэгтэй болчиход. Хоёрдугаар асуудлын давхар амнаат. Давхар амнаат дээр тантай санал нэг байна уу? Монгол улсын аж үйлдвэр уул уурхайн салбарын бодлого бол одоо ухаад ачаад шууд гадагшаа гаргаж зар гэдэг бодлоготой байна. Бид аж үйлдвэржих ёстой, боловсруулах ёстой. Манай яамны боловсруулсан төсөл бол давхар амнаатыг болио. Боловсруулах юм бол дэмждэг байя. Ажлын байр нэмэгдүүлж нэмэн өртөг шингэж байгаа бол татврын орлогоороо тэр одоо авах гэдэг юм авдаг болио гэдэг ийм бодлоготой орж ирсэн. Ажлын хэсгийн хүрээнд энэ асуудлыг яриад оруулж өгөх боломжтой. Яг сангийн амнаас маань бол энийг зөвшөөрөөгүй. Үннээ хэлье.